нэлээд онцгой зураг авалт болно гэж найдаж байна. Би зохиолоо гаргахдаа хөгжим өөрийнхөө ертөнцид амар таатай байгаа тийм бүсгийг илэрхийлэхийг оролдоно. За өнөөдрийн модель маань ялдан муруул, гоё хамар, за их үзэсгэлэнтэй сайхан үдтэй, зүвтэрхтэй сайхан модель байна. За тэгээд бид өнөөдрийнхөө зураг авалтынхаа зохиомжиндөө тааруулж их эмсэг төрхийг нь тодруулах бодолтыг хийлээ. 70-80-аад оны тийм дэгчин эмэгтэй бүсгийн дүрийг гаргах байсан. Хувцсныхын хувьд бол илүү тухайн үеийнхээ хэв шинжийг шингээсэн тийм хийтэй. Гэхдээ бас илүү өөрийг нь биеийг цэгцтэй харагдуулахтай. Фигурын илүү гоё тодтогож өгөх. Мөн нөө илүү залуулаг тийм эрч хүчтэй дүр төрх гаргахын тулд будалд нь бас илүү гоё улаан уруулын бодог гэх мэтчлэнгээр ингээд явсан байгаа. Өнөөдрийнхөө моделийг би одоо хөдөлгөөний бэрхшээлтэй гэж мэдээд ер нь бүх хүмүүс л тэднийг нэг арай өөр бүдээр хараад байдаг. Одоо нэг хөндлөж ярьчихсан эсвэл өөрөвдсөн үдээр ч юм. Би өнөөдөр тхийг ерөөсө ботсонгүй. Яагаад л тэд нар бидний л нэг. Одоо хүн өөрөөр бичдэг, өөрөөр хардаг, өөрөөр явдаг, өөрөөр ингээд өөрийгөө илэрхийлдэг байлаа гэд тэрнийг гайхаж харах ч юм уу, гайхаж эргэж харах эсвэл ингээд янз бүрээр ярих нь бол айгүй буруу зүйл. За ер нь яагаад тэрэгцэртэй модель байж болохгүй вэ шүү дээ. Өнөөдрийн хувьд маш тийм онцлогтой өдөр боллоо. Яагаад гэвэл би өмнө яг ингээд бодож байсан тийм яагаад ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүн дээрэс нь тэрэгцэртэй тийм тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн яагаад фото модель болохгүй гэж аяах боддог гэсэн. Нэгээс нь миний бяцхан мөрөөдөл. Ламсар сурчлагын заавал бүрэн бүтэн тийм гоё сайхан тийм олонний танил тийм эрхмүүд орох хэрэгтэй гэж. Харин ч тэр зүйлийг хөвцөн зураг авалт өнөөдөр бид хийж чадсан байх шүү дээ. Аюугаарч бутуу байсангүй. Анх удаага зураг авах болж байгаа болохоор нэлээд сандарсан л та. Тэгээд яг өөдөөс ингээл олон гэрэл хасаал хүмүүс бүгдээрээ над руу харчихсан. Хамгийн гоё нь болохоор тэр хүмүүсийн харж байгаа надад өгсөн тэр итгэл тий над руу харж байгаа тэр харцсан надад маш их итгэл өгсөн. Араг нөгөө орчиндөө 70-80-аад оныхоо орчиндөө бүр ингээ өөрөө уусаад бүр ингээ орчихсон. Тэгээд ерөөхдөө зураг авалт маань бол маш сайхан болсон гэж итгэлтэй байна. Бэлэн болсон зураг аваад хэрэг харахыг хүсэж байна.